хоол, найз, баримын зэрэг зохиолуудыг бичсэн Тринити зохиолчийн дараагийн шинэ аимшигын зохиол болох Арын байшингийн эмэгтэй. Ийм бүгд бүтэн хувилбараар орлоо. Арын байшингийн эмэгтэй. Зохиолыг бичсэн Тринити. Дуу оруулсан Б. Оргилволд. 2025 он. 15 дугаар хэсэг. Зүүдэлж байх шиг. Би марлаг болоод авчихсан энгэртийн чанга наан тэрч байна. Эхнэр минь энгэрт минь нүрээ наан чичигнэн уйлж байна. Тэр минь намайг ингэж болохыг яасан удаан хүлээвэ? Чи хаана байва? Хэмээн халаглан өглөж байна. Намайг уучлаарай хайрт минь. Би илүү хурдан ирэх ёстой байсан юм. Ингэхэд хайрт минь чи гартаа юу барьж байгаа вэ? Наадах чи намайг нухад өвтгөөд байна. Сайханхаар үхснийг чамлуулдаг, яг л үлгэрт гардаг шиг. Цагаан мортой ханхуу ирээд үхсэн гүнжийг үнсэж сэрээдэг. Намайг үнсэж. Би чамаар хайрлуулж үрд мөнх аз жаргалтай амьдрмаар байна. Би ч бас хоёр ихэр охинтой болмоор байна. Би цочих мэт боллоо. Тэгээд энгэрт минь нүрээ наан жижигнэн уйлах бүсгүйг өөрөөс нь салан холдуулж царайг нь харлаа. Марлаа биш байна. Өөр нэгэн. Өдхөн хар нүж завжийг нь даган урсах Арын байшингийн эмэгтэй. Тэр гартаа нэг дэвтэр барьж гаж. Бас тэр инээмсэглэж байна. Би муухай гашгарсаар ухаан орлоо. Тас харанхуй. Юун түрүүнд өөрийгөө өнөөх авдар дотор хэвдэж угаан ухаар ав. Халаасан тэмтэрвэл ашгүй утас минь байж байна. Тэгмэгц нь гаргаж ирээд чийдэнгийн тусаглаа. Сая ухаангүй байх зур надад төврүүлчихсэн байсан Арын байшингийн эмэгтэй алга. Харин өөр зүйл байна. Энгэрт минь цагаан даашинцтай хэлхээтэй ариг яс хэвдэж байна. Би аг засгийн зочиж үгжирч муудсан ариг ясыг түлхээд авдрын тагийг хар тэнхээгээр нь дэртэл ашгүй нэгдлээ. Тэгээд хумгүйл авдраас үсрэн гарлаа. Хажуугийн ширээн дэрхлээ асаалттай байгаагаас үзвэл авдар дотор орж ухаан балартаад нэг их удаагүй бололтой. Айдас эвгүүцэлдэн хэмлүүлэн зогсож байсан нь би эцдийн энэ байшинд орж ирсэн зорилгон иргэн саналаа. Тэгээд марлаа хэмээн чангаар дуудав. Хариу алга. Нүдмийн өөрийн эрэхгүй авдар дотор гараг яс руу чиглэнэ. Энэ арга яс арайч марлагийнх биш байх учиртай хэмээн өөртөө хүчлэн хэллээ. Хэсэг хугацааны дараа Юта чинь газраас шалавхан зайлыг хэмээн өөрийгөө шавдуулав. Тэгэд мөнө хөрөөний жижиг хаалгыг түлхсэн чи хэн нэгэн гадна талаас нь төгжчих аюу гэлдэ нээгдсэнгүй. Яаж ч хүжилж түлхээд нэмэр алгаа. Тэгэхэр нь ямар тач тусламж дуудыг хэмээн бодлоо. Утсаа нээж аваад цагдаагийн газар руу залгах гэж оролдсон чи сүлжээ алга. Эцэстэн аргаан баран хэн нэгэн байна уу? Надад туслаарай. Хэмээн хоолойныхон тэнгэр хашгирч үзээд тусыг ис олов. Энд ингээд авдарт хийсэн ариг ястай хамт үрдүүлдэж байгаа хэрэг үү гэсэн аимшиг тодал төрж яаж чадахгүй модон шалан дээр эвхрэн хэвтлээ. Нэлээд хугацаа өнгөрлөө. Эцсийн нөхцөл байдалтайгаан баг чадван эвлэрч цэнийг нь дуусгад өгсөн гар утсаа нээв. Ямар нэгэн арга сам ашиглаад хэн нэгэнтэй холбогдсон хэмээн бодно. Гэвч энэ өрөөнд сүлжээ барихгүй байгаа болохоор үнэндээ яаж чадсангүй. Гэхдээ тийм байсан нь мөнөөх мөрдөгч манхны явуулсан материалыг утсан дээр нь татаж авсан нь саналаа. Тэгэд нэгэнт өөр хийж чадах юм үлдээгүй болохоор мөрдөгчөөс ирүүлсэн файлыг нээж үзв. Мөрдөгч манхны тэмдэглэл. Тэрээр над руу ирүүлсэн энэ файлаа Арын байшингийн түүх хэмээн нэрлэжээ.
Арын байшингийн төөх. Өөрийн чин сонирхсан тэр байшингийн хууль ёсны өмчлөгч эзэн нь одоогоор гадаадд оршин суудаг сүх гэж хүн байдаг. Олж холбогдохын тулд жаахан цаг зарцуулагдах бол та. Гэхдээ тэр эзэнтэй нь хань хамаарал бүхий хөрөнгө гэх нэг хүн энд байдаг тухай бүдэгхэн улмар олдсон. Тэр хөрөнгө гэхэр хэд хэдэн удаагийн хүчингийн хэрэгээр одоо шорон дугаа юм байна. Миний таамаглалаар тэр хөрөнгө гэх нөхөр наад байшинг чинь ашиглаж байсан байж магадгүй. Эндээс эхлээд илүү сонирхолтой зүйлийг хэлнэ. Тэр хөрөнгө гэгч нөхрийг шазруун шииртэй новшгэх яриа цагдаа нарын дунд байдаг юм байна. Хэрэг толбогдсон тухайн үедээ байцаалтууд дээр нэгчүг дуурахгүй гүрээсээр эцдийн хөлийн тас хазаж өөрөөс нь асуулт асууж байсан цагдаагийн ажилтныг хэрэгт хийхдээ өгсөн. Хөлийн тас хазчгаад арайж өгчгээгүй юм байх. Ингээд ч зогсохгүй хоригдож багтаа хэдэн удаа оргох гэж оролдоод бүтлгүйцсэн гэнэ. Мэдээж тэр үйлдэлүүдээс нь болж ялаа нэмүүлсэн. Хөрөнгөтэй холбоотой хэргийн материалууд дотроос өөрийн чин сонирхлыг татах нэг тэмдэглэл гарч ирсэн юм. Тэр нь танаа амьдардаг цуслангийн ойролцоо тэр хөрөнгөх нэг залуу хүн бүсгүйтэй явж байсныг харсан гэх хүний яриа байна. Үүнийг нь тухайн үеийн хэргийн мөрдөгч нэг их ойшож ухаагүй бол л та. Ямар тааж хүчин дүүсэн хохирогчдын гомдлын дагуу гэмт хэрэгтнийг барьж хорсон болохоор илүү зүйл угаж төнхөөгүй биз. Харин миний хувьд танаа цуслангийн арын байшин гол өгүүлэгдэх хүн учир хөрөнгөтэй хамт цуслангийн зам дээр явж харагдсан тэр эмэгтэй сонирхлыг минь татав. Ингээд боломжит сувгуудаар ухаж судалж үзээд тэр эмэгтэйг асрамжийн газраар хүмүүжсэн Мэчид гэх нэртэй ганц бие залуу хүн бүсгүй болохыг олж мэдлээ. Гэвч энэ нь яг ч бадлагаатай биш. Учир нь тэр Мэчид гэх охины албан ёсны бүртгэл хаанч байгаагүй юм. Иргэний бүртгэл асрамжийн газрын тэмдэглэлгээд тэр охин хаанч алга. Тэм нэг хүүхэд асрамжийн газарт байсан гэдгийг нь тухайн үед хамт байсан асрамжийн газрын ганц нэг хүүхдээс өөр мэдэх хэнч байхгүй. Түүнтэй холбоотой мэдээллүүдийг тэр охин өөрөө эсвэл өөр хэн нэгэн зориудаар устгасан юм уу гэмээр. Өөрийн чинь асууж сургалаад байгаа тэр арын байшин чинь цахилгаан хэрэглээний суур төлбөрөнд төлөөгүй болохоор айл эрт цахилгаан надаас л улсан. Албаны бүртгэл дээр эзэн нь гадаадд байгаа байшин гэх бүрхэг бархагхан тэмдэглэлээс өөр юмгүй. Нэгэнт хууль ёсных нь өмчлөгч нь гадаадд байгаа болохоор тэр байшинд нэвтэрч орох нь хууль зөрчсөн үйлдэл болохоор тэгсгээд мартагдсан бол л та. Жич. Миний зүгээс өөрт чинь өгөх зөвлөгөө бол байшин худалдаж авахыг хүсвэл эзнийг нь эрхийг төвчээртэй хүлээх. Эсвэл тэр эзнийг нь мэддэг хүрэнтэй уулзаж сургийг нь гаргах гэсэн хоёр сонголт байна. Гэхдээ одоо бол тэр хөрөнгө гэх нөхөр хэлгүй болсон болохоор түүнтэй ойлголцсноо гэдг нь ч амаргүй болсон байж таарна. Энэ бүхний эцэст өөрт чинь гэхээсээ илүү надад л нэг том асуулт үлдлээ. Мэчидгийг тэр охин хааж чав? Үнэхээр тийм охин байсан бол ямар нэг байдлаар сураг чимээ уулмар гаргах л ёстой баймаар. Өөрийг нь гэх гэр бүл хамаатан садан байхгүй. Тийм болохоор ингээд мартагдаад үлдсэн байх талтай. Ямар ч тач би өөрийнхөө ажлын цаг завыг тааруулаад тэр Мэчид гэх охины талаар сураг тавина гэж бодож байна. Гэхдээ тэр бол өөрийн чинь Хэрв та энэхүү зохиолыг яг одоо бүдүүн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.